Сайн байцгаана уу? Бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. Жаргалтай ээж, жаргалтай хүүхэд сургалт маань энхүү эхэлж байна. За, юуны өмнө би өөрийгөө танилцуулъя. Намайг Цэнт Зүрэн гэдэг. Би Talking Toddlers Instagram хаягийг хөтэлдэг админ ээж байгаа. Тайван улсад нөхөр хоёр хүүхдийн хамт гэр бүлэрээ сүүлийн 2 жилийн хугацаанд амьдарч байгаа. Манай хүүхдүүд одоо 5 болон 6 настай. Тэгээ Talking Toddlers хаягаа анх 4 жилийн өмнө хүүхдийн хилээрээний хөгжилтэй холбоотой мэдээллүүдийг хуваалцаж нээжсэн. Тэгээ дараа нь манай хүүхдүүд том болоод тэгээд дэлгэцийн хэрэглээтэй холбоотой судалгаануудыг хийж эхлээд тэдгээр мэдээллүүдээ бас хуваалцаад дараа нь манифестийн сургалт бас ордог байсан. Одоо харин ээжүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл бэлтгээд тэгээд ингээд сургалт ороод байж байна. Яагаад энэ талаар одоо сургалт орох болсон бэ гэхээр за юуны өмнө бол миний үндсэн мэрэгжил бол хүний нөөцийн менежмент байгаа. Мөн мэдээллийн системийн менежмент гэдэг ийм хоёр бакалаврын зэрэгтэй. Тэгээ хүний нөөцийн менежмент гэдэг мэрэгжлийнхээ хүрээнд би хүмүүсийг яаж одоо таних уу, яаж сургаж хөгжүүлэх үү, яаж одоо нөгөө авьяас чадварыг нь олж харах уу, яаж хөгжүүлэх үү. Тэгээд тиймэрхүү зүйлүүдийг юм сэтгэл зүйн талаас нь, бизнес талаас нь судалдаг. Дараа нь мэдээллийн тэр одоо агуулгаараа би хүүхдүүдэд яаж хөгжүүлж гин гэдэг талаас нь ингээд мэрэгжлийн ээж хүнийхэн талаас ашиглаад ингээд мэдээлэл бэлтгээд оруулдаг байсан. Дараа нь мэдээллийн систем менежмент гэдэг мэрэгжлийнхээ хүрээнд эн чинь бол яг програм хангамжийг бизнес талаас нь судалдаг ийм мэрэгжил байгаа. Тийм болохоор би бас яг энэ одоо YouTube гэдэг ч юм уу энэ сошиал медиа энэ гэдэг зүйлийн ард ямар алгоритмаар ажиллаж идэх гэдгийг ингээд мэрэгжлийг нь сураад судалсан хүний хувьд одоо ээж хүний зүгээс эзэмсэн мэрэгжлийн ашиглаад ингээд дэлгэцийн хэрэглээ, дэлгэцийн хамгаалаас хэрхэн хамгаалах боломжтой юм бэ гэдэг мэдээллүүдийг ингээд сургалт болгоод мэдээлэл бэлтгээд оруулдаг байсан. За энэ мэдээллүүдээ ч гэсэн үргэлжлүүлэн оруулсаар л байх болно. Тэгээ одоо харин яагаад ингээд ээжүүдийн сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг чиглэл рүү орчих вэ гэхээр би өөрөө хэдэн жилийн өмнөөс те анх ээж болсон үеэсээ одоо төрсний дараах сэтгэл готрол гэдэг зүйлд ороод тэгээд жил дараалан ойрхон төрсөн учраас бүр юм илүү их ядралттай юм хүнд хэцүү үед байсан. Тэгээ тэр үед надад ямар ч тийм сэтгэл зүйчтэй зөвлөгөө авах санхүүгийн боломж юусоо байгаагүй. Гэхдээ надад юу байсан бэ гэхээр уншиж болох, судлаж болох их усрүүд байсан. Тэгээ би одоо үнэхээр ийм аз жаргалгүй хүүхдүүдийн хажууд ингээд гуниг готралтай баймаргүй байгаа учраас би хүүхдүүдтэйгээ хамт байгаа цаг хугацаагаа аз жаргалтай баймараа учраас би энэ одоо төрсний дараах сэтгэл готрал энэ сэтгэлийн шарах гэдэг зүйлээ өөрөө эдгэхээс өөр аргагүй юм байна. Би сэтгэл зүйч авах надад боломж байхгүй учраас би өөрийнхөө одоо сэтгэл зүйн эрүүл мэндийг өөрөө гартаа аваад энэ талаар судалж өөрийгөө эндээс гаргахаас өөр аргагүй юм байна гэдэг шийдвэрт хүрээд тэгээд сэтгэл зүйн эрүүл мэнд даалт ухамсар тархины талаар уншиж судалж хэлсэн. Тэгээд энэ бүхний дараа би өөрийгөө энэ сэтгэлийн шарах гэдэг зүйлээс эдгэж сэтгэл готрал гэдэг зүйлээс авч гарч чадчихлаа гэж үзсэн учраас одоо би яг өөршгөө ингээд одоо сэтгэл зүйн асуудалтай байгаа. Гэхдээ ингээд сэтгэл зүйчтэй ярилцах боломжгүй байгаа. Санхүүгийн болон сэтгэл зүйн хувьд бэлэн биш байгаа ээжүүдтэй өөрийнхөө надад тус болсон аргуудыг ингээд хуваалцах хэрэгтэй юм байна гэж үзсэн учраас ингээд сургалтаа бэлдээд та бүхэндээ хүргэж байна. За өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ эхлээд мэдэхгүйн зовлон гэдэг ойлголтын талаар ярих чинь энэ талаар бүгдээрээ ерөнхийдөө сонсч исэн байх. Тэгээд хамгийн түрүүнд би юу хэлмээр гэхээр нэг юм күнзийн сургаал байдаг байхгүй юу? Every man has two lives and the second starts when he realizes he has just one. Тэгээ энийг орчуулах юм бол хүн болгонд хоёр амьдрал байдаг. Хоёр дахь амьдрал нь хүн өөрийгөө ганц л амьдрна гэдгээ ухаарах үед эхэлдэг гэж орчуулж болж байгаа. Гэхдээ би бол энэ үгтэй 100% санал нийлдэггүй. Тэг би өнөөдрийг хүртэл одоо сэтгэл зүй, даалт ухамсар, тарих оюуны тухай уншиж ойлгосон бүхнээсээ юу гэж ойлгосон бэ гэхээр хүн өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээдэг гэдгээ бүрэн ойлгож хамгийн чухал нь үүнийг хүлээн зөвшөөрөх хүртлээр бусдын бүтээж өгсөн ертөнцид амьдарч байдаг. Тэг хүний ухамсар тархины тухай судалсан бүхнээсээ би энэ бүхнийг яг энэ тодорхойлолтыг ингээд ойлгож авсан байхгүй юу. Тэгэхээр энэ жаргалтай ээж
жаргалтай хүүхэд сургалтын маань хамгийн чухал зорилго нь бүгдээрээ хамтдаа энэ бусдын биднэрт зориулаад бүтээгээд өгчихсөн энэ хуурамч, сэтгэлийн шарахтай ийм одоо хуурамч ертөнцөөс гарах хаалгыг олж хараад тэгээд өөрөө өөрийнхөө амьдралыг шинээр бүтээхэд хэрэг болох тэдгээр суур ойлголтыг, тэдгээр итгэл үнэмшлүүдийг одоо өөртөө хэрхэн бий болгохын гэдэг талаар үзэх юм аа. Тэгэхээр үүний тулд бүгдээрээ зайлшгүй ойлгох ёстой нэг ойлголт болвол мэдэхгүйгээ зовлон гэдэг. За мэдэхгүй зовлон гэдэг бол аа би яг үүнийг юу гэж тайлбарлах уу гэхээр хүн ингээд өөрөө өөрийгөө болон одоо амьдралынхаа нөхцөл байдлыг өнөөгийн нөхцөл байдлаа одоо мэдэхгүй зовлонгоос болоод маш буруугаар тодорхойлж тэрнээсээ болж амьдралдаа ямар нэгэн тийм алхам хийж чадахгүй гацсан мэдрэмжтэйгээр байж идэг тий. Тэгэхээр энэ мэдэхгүй зовлон гэдэг нь юу юм бэ гэхээр биднэрт одоо тохиолдож байгаа учирж байгаа ямар нэгэн альва асуудал бэрхшээлүүд нь гадаад хүчин зүйлээс юм шиг ихэнхдээ биднэрт харагддаг. Гэхдээ яг үнэн хэрэгтээ дотоод хүчин зүйл буюу бидний байгаа байдлаас шалтгаалж байх магадлал маш өндөр байдаг. Үүнийг мэдэхгүй зовлон гэж хэлж болно. Жишээлх юм бол санхүүгийн асуудалтай байлаа гэж бодъё нэг хүн тий. Мөнгө гэхдээ тэр хүн санхүүгийн асуудалтай байгаагаа мөнгө олох угаасаа хэцүү, надад ажил хийх боломж алга, эдийн засаг угаасаа маш муу байна гэдэг ч юм уу ийм ямар нэгэн гадаад хүчин зүйлийн нөлөөтэй гэж итгэдэг. Тэгээ тэрнээсээ болоод ямар нэгэн мөнгө олох тийм алхам хийж чадахгүй байгаа байж магадгүй. Гэхдээ яг үнэн хэрэг дээрээ тухайн мөнгөний асуудалтай байгаа хүн маань зүгээр л өөрөө санхүүгээ хэрхэн зөв удирдах юм, мөнгийг яаж олдё, мөнгийг хэрхэн одоо эргэлдүүлж болдог юм бэ гэдэг талаар арай мдээгүй байх боломжтой. Тэрийгэ мэдэхгүй байгаа. Би мөнгө санхүүгээ удирдах талаар мэдэхгүй байгаа учраас л мөнгөгүй амьдраад байгаа юм байна гэдгээ мэдэхгүй байгаа байхгүй юу? Би мөнгө гэж яг юу юм? Мөнгө гэдэг чинь яаж удирддгийг, яаж өсгөж үржүүлдгийг гэдэг талаар мэдээллийг нь авчих юм бол би тэрийг хэрэгжүүлээд мөнгө гэдэг зүйл одоо надад асуудал байха болно гэдэг ч юм. Энийг бол мэдэхгүй зовлон гэж нэрлэдэг байгаа. Одоо жишээ нь анх ингээд жолоо барьж чаддгүй хүн байлаа. Жолоо барьж үзээгүй. Машин барьж ерөөсөө сураагүй байгаа. Гэхдээ тэр хүн жолооны курст суугаад өдөр болгон ингээд дадлаг хийгээд жолоо бариад ах юм бол тэр хүн жолоо барьж чадхаас өөр арга ямар ч байхгүй шүү дээ. Жолоо барьж сурахаас чаддаг болохоос өөр арга байхгүй. Бүх зүйл яг амьдрал дээр ихэнх нь юм байдаг те. Би яг одоогоор төгөлдөр хуур дарж чадахгүй. Гэхдээ би төгөлдөр хуурын сургалтанд яваад өдөр болгон тавтаад ах юм бол надад төгөлдөр хуур сурахаас өөр ямар ч аргагүй нөхцөл байдал байгаа учраас би тэгэл сурахаас өөр аргагүй. Яг тэрэн шиг бидний одоо бид нар тохиолдож байгаа эрүүл мэндийн ч юм уу те сэтгэл зүйн асуудлууд нь ингээд надад хэрэгтэй байгаа мэдээллээ би өөрөө олж авч чадаагүйгээс би тэр хэрэгтэй байгаа зүйлээ мэдэхгүй байгаа учраас энэ бүхэн надад зовлон болж ирж байгаа юм байна гэдэг талаас нь бид нар харах юм бол альва зовлон биднэрт маш хөнгөн болж ирдэг. Жишээ нь одоо би анх хүүхдүүдэд төрүүлчихэд те төрсний дараах сэтгэл готролд орсон байгаагаа ч өөрөө мэдэхгүй явж исэн. Надад ингээл бүх зүйл цаанаасаа л хэцүү. Манай нөхөр намайг ойлгохгүй байгаа ч юм шиг ингэж тгий санагдчихсэн. Гэтэл яг үндэ би өөрөө дотроо аз жаргал гэж юу юм? Амар амгалан одоо сэтгэл гэж яг юу юм? Төрсний дараах сэтгэл готрол гэж юу юм? Үүнээс хэрхэн гардгийг? Ер нь яагаад хүн айдас түгшүүр гэдэг зүйлийг мэдэрдгийг? Яаж үүнийг даван гардыг гэдэг талаар надад ямар ч мэдээлэл байгаагүй. Тэгээ би энэ талаар мэдэж эхэлсэн чинь одоо сэтгэлийн шарах сэтгэл зүйн асуудал гэдэг зүйл миний хувьд ерөөсөө асуудал байха болцсон. Би энэ бүхнийг ингээд даваад гарсан байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт одоо тохиолдож байгаа аливаа асуудал нь амьдрал хүнд хэцүү учраас биш те. Хин нэгэн ямар нэгэн гадаад орчны нөлөөгөөр биш. Би өөрөө тэр тухайн зүйлийн талаар надад хэрэгтэй мэдээллийг би олж авч чадаагүй байгаа юм байна. Би энэ талаар хараахан мэдэхгүй байгаа юм байна. Надад энэ талаар мэдэх ёстой ямар нэгэн зүйл байгаа юм байна. Би мөнгөгүй амьдарч ивэл надад мөнгөний талаар би ямар нэгэн зүйлийг мэдэх ёстой юм байна гэж харах юм бол энэ асуудал байха болоод за би энийг одоо шийдэж чадна. Би энэ талаар уншиж судлаа.
Гэт ингээд гарц гаргалгааг хайж эхэлдэг. Амьдрал угаасаа хэцүү учраас би зовоодаа ингээд бодчих юм бол бид нэр цаанаасаа л ямар нэгэн алхам хийхгүй. Алхам хийх сэтэл санаачлага ерөөсөө төрөхгүй. Тэгээ энийг одоо өөрөөр бас яаж тайлбарлаж болох вэ гэхээр бид нар ерөөсөө л одоо аливаа зүйлийг те байгаа гадаад орчин нөхцөлд байгаа аливаа зүйлийг байгаагаар нь биш өөрөө өөрийнхөө байгаа байдлаараа харж хүлээж авч яадаг. Өөрөөр хэлэх юм бол гадаад ертөнцөөс харж байгаа дүгнж байгаа бүх юм нь биднэрт өөрөө өөрийг минь те намайг миний дотор юу байгааг миний амьдрал яг ямар нөхцөл байдалтай байгааг л надад буцаад харуулж идэг. Жишээлбэл би ингээд гадуур нохоогоо хөтөлцөн явж байгаа хүмүүсийг хараад шууд ингээд холоор тойрохыг хүсдэг. Нохооноос жоохон айдаг. Гэхдээ зарим хүмүүс болохоор ингээд нохоо хөтөлцөн явж байгаа хүмүүсийг хараад шууд баярлал. Ямар хөөрхөн юм бэ гэж шууд ингээд очиод нохоог нийлж мэлээл ингээд хин гэдیں ямар үлдрийн нохоо вэ гэдэг ч юм уу ингээд асуугаад эхэлдэг те. Тэр чинь ерөөсөө нохоо амар учраас би яаж байгаа юм биш. Яг адилхан нохоог хараад би яаж яхад миний хажуутлын хүн ямар хөөрхөн юм бэ гэдээ ингээ хэлээ зогсож байна гэдэг чинь. Миний дотор л айдас байгаа учраас би тэр нохооноос айгаад байна. Нөгөө хүний хувьд болохоор нохоонд чиглэсэн хайр байгаа учраас тэр хүн нохоог хайрлаад байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нохоо амар гэдэг зүйлийг надад харуулаагүй. Миний дотор нохооноос айх айдас байна гэдгийг надад харуулж байгаа байхгүй тийм. Бас өөр нэг жишээ гэх юм бол одоо би ингээл нэг арьс арчилгааны бүтээгдэхүүн авах гээд нэг нүүрний чигшүүлэгч тас авахгүй дэлгүүрт болоод тэгсэн чинь яг миний авмаар байсан тос нь одоо магадгүй 120 мянга байлаа. Тэгсэн чинь надад нэг 50 мянга байсан ч юм уу те. Тэгээд энэ арай л үнэтэй тос гэд би яг авмаар байсныг авч чадахгүй өөр тос аваад гарлаа гэж бод. Гэтэл яг үндэ тэр 120 мянган тос үнэтэй биш байхгүй юу? Би мөнгөгүй учраас л тэр тос надад үнэтэй санагдаад байгаа. Бас дээрээс нь те бид нар ингээ 1 кг будааг бариад нэг буудал алхаад гэртээ харьж чадна шүү дээ. Тэ 1 кг будааг хөнгөн учраас би тэр будааг дийлээд байгаа юм биш тий. Миний ингээ булчин чангарчихсан. Би хүнд юмыг дийлж чаддаг учраас би тэрийг ингээд өргөө дийлээд байгаа хгүй. Миний одоо 5 настай охин бол 1 кг будааг бариад хол алхаж чадахгүй шүү дээ. Яг тэгвэл булчин нь нэмж ичгэн юм чинь. Тэгэхээр 1 кг будааг хөнгөн учраас би дийлээд байгаа юм биш. Би хүчтэй миний булчин хөгжсөн учраас би 1 кг будааг дийлээд байгаа. Яг тэрэн шиг хэрвээ амьдрал дээр ямар нэгэн хүнд хэцүү зүйл байна л гэвэл энэ би сул дорой байгаа юм байна. Тэ эсвэл би ямар нэгэн зүйлийг ингээд чадсан бол энэ амархан учраас угаасаа хүн болгон чаддаг учраас би чадчих гэж ерөөсө бодчихлохгүй. За би угаасаа энэ амархан учраас би чадсан биш. Би угаасаа энэ зүйлийг чаддаг болтлоо олон удаа тавтан тавтан хийчихсэн юм байна. Би өөрийнхөө хүч хөдөлмөр энергийг үн зориулчихсан юм байна. Тэ энэ зүйлийг чадчихна гэдэг нь миний чадвар, миний одоо нөөц бололцоог надад харуулж байна. Альва зүйлийг чадахгүй байгаа, альва зүйл надад асуудал болоод байна гэдэг нь миний өнөөгийн нөхцөл байдал, би юу сурах ёстой юм, би юу мэдэх ёстой юм гэдэг зүйлийг надад харуулж байна гэж ойлгож болох нэ. Тийм болохоор бүгдээрээ одоо альва зүйлийг, альва асуудлыг ердөөсөө л энэ бол амьдралын зовлон бэрхшээл гэж харахаасаа өмнө би ер нь юу мэдэхгүй байна. Би энэ талаар ямар нэгэн зүйлийг л мэдэхгүй байгаа юм байна. Тийм болохоор л надад асуудал болоод байгаа юм байна гэж харах юм бол тэр бол бүр ингээ тийм шаналмаар асуудал байха болчихно. Бид нар одоо жишээнүүдээр төгөлдөр тоглож чадахгүй гэдэгтээ амар шаналал, уйлал, гуниглал, зовж муугаад байдаггүй шүү дээ. Энэ бол битэл цагаа зориулаад хэрвээ хичээх юм бол чадна штэ угаасаа гэдэг шиг мөнгө санхүүгийн асуудал, сэтгэл зүйн асуудал, эрүүл мэндийн асуудал бүгдээрээ би өөрөө одоо яг зөв хэрэгтэй мэдээлэл аваад хичээчих юм бол угаасаа би чадах асуудал юм гэж харах юм бол бид нэр альва зүйлийг маш хөнгөнөөр харж альва зүйлд одоо асуудал шийдлийг хайх тэр сэтэл маань илүү нэмэгдэх юм аа. За ингээд удирдгал хичээл маань ингээд дуусж гин. Дараагийн хичээлээс бүгдээрээ яг даалдах ухамсарын талаар ойлголт авна. Тэгээд тэр даалдах ухамсар гэдэг чинь яг юу юм, яаж хэрхэн төлөвшдیں, яаж бидний амьдралд бидний итгэл үнэмшил гэдэг зүйл нөлөөлөд байдгийм бэ гэдэг талаар дараагийн хичээлээрээ үздэгэ яа.